Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ арцтай амтад пүлчиг хийсэн байгаа. Орцонд маань 3 ширхэг өндөг 80 г сахар, 7 г хөөлгөгч буюу дрожж, цайны халбаны талаар давас 100 мл бүлгэн сүв, 50 г хайлуулсан цэцгийн тас, 480 г гурил орно. Бүх орцуудаа дор мэдээлэл тайлбар хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд өндгөн дээрээ сахараа давсаа сүвгээ мөн хөөлгөгчөө хийгээд нийлтлэн сайн холино. Сүв маань бүлээн байх ёстой. Дараа нь дээрээс нь цэцгийн тосоо хийгээд баг зэрэг хутгаж нийлүүлээд дээрээс нь гурилаа баг багаар хийгээд нийлтлэн сайн зуурна. Одоо зурмгаа юмөр бүтээгээд өрөөний хэмд ойролцоогоор 1-1 цаг 30 минут байлгаж хөөлгөнө. Зурмгаа хөөгөөд ирэхээр нь дотор нь бүрхэх кремээ бэлтэн. Орцонд маань 30 г сахар, 1 цайны халбаг хүнсний зардуул буюу хархмал, 1 ширхэг өндөгний шар, 1 уут ванилийн сахар, 250 г арц орно. Одоо бүх орцуудаа нийлүүлээд нийлтлэн сайн хутгаж холино. Ингээд зурмгаа савнаас нь гаргаад 2 хэсэг жигд хуваагаад ойролцоогоор 2-3 мм-ийн зузаантай байхаар дэгш өнцгт хэлбэртэйгээр жигд нэмгэн элдэнэ. Ийм болохоор нь дээрээс нь кремнийхээ яг тал хэсгийг нь дээр нь тавиад жигд нэмгэн дүрхэнэ. Одоо зурмгаа хоёр талаас нь ингэж нийлүүлээд зах хэсгийг нь нийлтлэн жигж чимхээд өгнө. Ингээд ойролцоогоор 5 см-ийн хэмжээтэй байхаар жигд хэрчиж хуваагаад ингээд хоёр тал рууд нь эргүүлж ороогоод шарга шүгэний листэн дээрээ жигд өрнө. Ийм болохоор нь дээгүүр нь юмөр бүтээгээд өрөөний хэмд ойролцоогоор 30 минут байлгана. Ойролцоогоор 30 минутын дараа 1 ширхэг өндөг хутгаж холиод дээгүүр нь жигд нэмгэн дүрхээд өгнө. Ингээд урдчилж халаасан шарга шүгэн дээр доороос нь 200 градуст 15 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө төр тавьчин яг ийм дарааллаар үлдэгдэл тал зурмгаа мөн үлдэгдэл тал кремээрээ хийнэ. Одоо дээгүүр нь бүрэх сахарын зурмгаа бэлтцгээе. Орцонд маань 50 г сахарын пудр, баг зэрэг лимоны шүүс орно. Ингээд сахарын пудрын дээрээ лимоны шүүсээ баг багаар хийгээд шингэвтэр зурмаг болгоно. Эсвэл лимоны шүүс байхгүй бол оронд нь ус хийчиж бас болно. Одоо хөрсөн пүлчгэн дээрээ сахарын зурмгаа нэмгэн жигд түрхээд өгнө. Эсвэл заавал ингэж сахарын зурмаг түрхэхгүйгээр дангаар нь хэрглэж бас болно. Ингээд маш амархан аргаар хийсэн арцтай амтад пүлчиг маань бэлэн боллоо. Яг энэ орцоор 14 ширхэг гарсан байгаа. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.